Эх орныхоо өргөн удам нутагт амьдран суугаа эрхэм хүндэт иргэдэ. Өргөн дэлхийн өнцөг болон бүрт оршин суугаа элэгнэгт Монгол ахын дүүсэ. Та бүхэндээ ажлын ирж буй шинэ жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлж айл өргөхөрт аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсээ өрөөё. Улиран одож 2020 он монголчууд бидний хувьд төдийгүй дэлхийд даяар COVID-19 хэмээх цар тахал өвчнөд нүүр тулан тэмцсэн хүндхэн жил байлаа. Хэдийгээр байдал хүнд байгаач монголчуудад ив хамтын хүчээр улс үндэснийхээ аюулгүй байдал, ард иргэдийнхээ амь насыг сахин хамгаалж, аль болох хохирол багтаагаар энэхүү хүнд үеийг даван туулахын төлөө бүхий л хүч чадлаад ажиллаж байна. Монгол улсын засгийн газар айл өрх, аж ахуйн нэгж, бизнес эрхлэлтийг дэмжих зорилгоор хэрэглээний цахилгаан, дулаан, уур ус, хог хаягдлын зарлыг тодорхой хугацаанд төрөөс хариуцаж нийт 230 гаруй мянган айл өрхийн хэрэгэлтийг сайжруулсан шахамт төлшний үнийг 75% буурууллаа. Мөн нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварыг тэглэх, хөнгөлөх, зарим өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг айлын татвараас чөлөөлөх, хүүхдийн болон халамжийн мөнгийг нэмэгдүүлэх зэрэг олон талт арга хэмжээнүүдийг үе шаттайгаар авч хэрэгжүүлж байна. Анх бид Ухаан хотоос 31 иргэнэ татаж байсан тэр цагаас хойш гадаад улс оронд гацаад байсан 28,000 гаруй иргэнэ эх орондоо тусгай үүргийн нислэгээр татан авч чадлаа. Алтан гартаа эмч рүүзэхтэйгээр ач уянаар сар тахлын халдвар авсан 711 хүнийг эмчлэн эдгэж чадлаа. Эх онд хийгдэх онцгой чухал ажил бол Монгол улсын засгийн газар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүлээн зөвшөөрөгдсөн сайн чанарын вакциныг эх орондоо авчирч ард иргэдэд цаг таглаас хамгаалах ажлыг цаг алдалгүй зохион байгуулах явдал юм а. Энэ ажил Монгол улсын засгийн газрын онцгой анхаарлын төвд байх болно гэдгийг ард түмэндээ хэлхийг хүсэж байна. Өргүү бол баян, өвчнгүй бол жаргалтай гэж манай ард түмэн ярьдаг билээ. Эрхэм хүндэт ард иргэдээ. Улиран одож 2020 онд төрийн толгуур улсын үндэс болсон айл өрхөд маань 76,000 гаруй бяцхан үрсээ өлгийдэн авч монголчууд бид 3,358,000 гулаа боллоо. Малчин төвний маань нөр их хөдөлмөрийн үр дүнд буянт мал сүргийн тоо толгой 71 саяд хүрлээ. Олон улс дахь манай улсын нэр хүнд сэргэж Монгол улс саарал жагсаалтаас хамгийн богино хугацаанд гарсан улс болж чадлаа. Хүндхэн цаг үеийг туулахад манай ард түмний эв нэгдэл, сэтгэлийн хүч, төр зацагтаа өдүүлж буй олон түмний дэмжлэг, бизнес эрхлэгч, хоёрын хвшлийнхнээ маань хичээл зүтгэл, эх орноо гэсэн сэтгэл онцгой чухал байсныг баярын энэ өдөр тэмдэглэн хэлэхэд таатай байна. Амаргүй өрх цаг үе тохиолдож байгаа хэдий ч улс орны маань хөгжил дэвшилт, амин чухал ач холбогдолтой олон жил яригдсан томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг бид тасралтгүй үргэлжлүүлэн хийж байна. Үүний зэрэгцээ хууль бусаар бусдад алдагдсан Эрдэнэ үйлдвэр, Монгол Улс Сэдмэд, Багнуур, Бор өндөр, Ноён уул, Асагт, Салхит, Гутаан даваа, Тосон бомбын орд, Харамхтан ор зэрэг газруудыг төрийн мэдэл ард түмнийхээ өмчлөлд эргүүлэн авлаа. Монгол улс түүхэндээ анх удаа 5 толгой төрийн өмчит компани Ногдол ашгийг ард түмэнд хойрлолоо. Байгалийн баялагтай эзэн байхын үр шимийг ард түмэн маань хүртэж эхэллээ. Манай улсын ард иргэдээ он солигдох энэхүү торгон цаг мөчид дархан хилээ манаж байгаа эр зөрөх тэлжид инхийг сахиулах үйлсэд улс орноо төлөөлөн зүтгэж буй эрхлэг дайчид хүн ардынхаа амь нас, улс орныхаа аюулгүй байдлын төлөө цаг нардаггүй сар тахалтай тэмцэж байгаа эмч, совилогч, эмнэлгийн ажилтнууд, цэрэг, цагдаа, мэрэгжлийн хяналт, онцгой байдлынхан болон Утаагүй Улаанбаатарын төлөө өдөр шөнөгүй зүтгэж байгаа 5 толгой түлшийн хамт олондоо Монгол улсын ерөнхий сайдын хувьд тусгаалan баяр хүргэж гүн талархал илэрхийлье. Ирж буй 2021 онд ардын хувьсгалын түүхт 100 жилийн ой тохионоо. Монголын ард түмний тусгаар тогтнол хөгжил дэвшлийн 100 жилийн ой баяр болно. Бид хамтдаа нөр их бүтээн байгуулалт, ажил үйлсийг өрнүүлж хөгжил дэвшлийн шинэ 90 зууны эхлэлийг тавих болно. Шинэ ондоо эргэн бүр, эрүүл энх, аз жаргал, инээд хөрөөр дүүрэн байхын өлзийтэй өрөөлийг өргөн дэвшүүлье. Эх орон нэгт ахан дүүс та бүхэндээ шинэ жилийн баярын мэндийг дахин дэвшүүлье. Буурал дээдсийн цог хямар түшиж, бурхан халдан уулын ноён оргил монголчууд биднийг мөнхөд ивэх болтугай. Монгол улсын төлөө зүтгэе.